Улсын их хурлын хэвлэл мэдээллийн алба гэж дийлдэхгүй долгоноор жиргээчдийн хэлдгээр засрахгүй пялдаг байгууллага нэгжлэхэд бий болсон бол та. Өнөө өглөө олон нийтийн сүлжээнд жиргээчдийн эдийг авчгаа алдсан нэг мэдээ нийтлэгдсэн байна. Түүнийг нь зарим нэгэн жиргээч хадгалж аваад цацаж орхиж. Хэн нэг нь улсын их хурлын хэвлэл мэдээллийн алба руу мессеж илж Бямбцагт гишүүнийгээл баярлуулаадахыг. Нэг мэдээ нийтэтгэхдээ чи хэрвээ гишүүмэл баярлчих юм бол би чинь амьд явбал үгсэн ч яах вэ гэсэн юмдгүү да. Баярлуулах сэтлийг нөхсөн мэдээнийг нь утганыг иймэрхүү. Ховд аймгийн Мянгат сумын Бүрэндэм сургуулийн 80 жилийн ойгоор гишүүн Бямбцагтын ангийнхан нь түүний нэрээр хязгаарлан уралдуулаадгсан чинь айрагчжээ. Үүнийг харсан Мянгат нутгийнхан маш их бэлэгшээж Бямбцагт гишүүний маань анхны морин анх удаага дахингуудаа анх удаага айрагдаж гишүүний маань эр хүнийхэн цог хиймэрийг анх удаага илтгэн харууллаа. Үүнд нь баярлсан гишүүн маань анх удаага урдам орой 500 мянган төгрөгөөр мэлаажээ. Гэх мэтээр уянгалаад улсын их хурлын хэвлэл мэдээллийн албаас мэдээллээ хэмээн төгсгөж байна. Хүнд баярлуулж байвал юу ч хамаагүй болсон зугаатай ажилтай хүмүүс юм. Me.